Зам байхдаа заавал төрж гарна шүү. За аюулгүй байдлаа хангаад болгоомжтой яваарай. Дугуун замаар хүн яваад машинууд дээр нь зам дээр тавьсан шүү дээ. Яг тостаа зам гаргана ч гэж одоо баг бодлаа хэцүү л ах л та. За сондлооч болохгүй гэж мэдчихэж байгаа юу? Тийм. Тэгээ яагаад сондож яваад байна? Ойрхон явах гал дөрөн мөр байх хараа хатуу болгоод илүү цахилга бадтай явах гэж бодож байна. Замын өөгрийн хур машинууд шахаж дайр золчих гад хэцүү. Асуудлын мөрөөр нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарыг бид бүхэн 4-р сарын 10-наас эхлэн скутер, мопед зэрэг тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцох эрхэн нэгдэж ирсэнтэй холбогдуулан энэ удаагийнхаа сурвалжлагыг үзэгч та бүхэндээ бэлтгэн хүргэхээр зорж байна. Хамгийн харамсалтай дүн мэдээгээд 2022 оноос хойш 26 оны хүртэл энэ төрлийн тээврийн хэрэгсэлтэй холбогдлолтой гэмтэл ослын хэрэг зөрчил бол 6 дахин өссөн гэсэн ийм тоо мэдээ байна. Хамгийн сүүлийн үеийн тоо баримтыг би дурдхад 2026 оны 4-р сарын 10-наас 19-ний хооронд гэхэд энэ төрлийн тээврийн хэрэгсэлтэй холбогдлолтой 102 осол гэмтэл бүртгэгдсэн гэсэн ийм тоо мэдээ байна. Яг би энэ цэгээс эхлээд иргэд энэ төрлийн мопед, скутерийг хэрэглээндээ хэрэгжилж байгаа иргэд маань хэр замын хөдөлгөөнд соёлтой оролцож байгаа талаарх сурвалжлагыг та бүхэнд өргөе. Би энэ цэгээс хотын төв номын сан хүртэл алхаж явах хооронд зарим нэгэн энэ тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаа иргэдтэй бол санал бодлыг сонсоод явъя. Сайхан урдж байна та. Сайхан урдж байна. Би танаас нэг зүйл тодруулж асуух. Энэ таны хараад байж байгаа энэ скутер, мопед гэдэг энэ тээврийн хэрэгсэл сүүлийн жилүүдэд хэрэглээнд ороод ирлээ шүү дээ, тийм нийслэл. Та энийг хэр зохистой хэрэглээ гэж боддог уу, тийм тээврийн хэрэгсэл гэж боддог уу? Энэ залуус маань энэ соёлд хөвшиж чадсан юм бол нийслэлд хэр тохиромжтой бол ер нь унаа хэрэгтэй байлгүй яах вэ? Төргөө унаа. Тэгэхээр манайх нэг урдлаг нөхцөл бүрдүүлээгүй. Авчаад задгаа юм тавьчихсан. Газар сайгүй гэмт хэрэг зөрчил гарч шít. Хүүхд тохирч байна, өөрснөө гэмтэж байна. Хүн амны хэрэг гарсан тохиол биш шít. Тэгэхээр зэрэг нөхцөлийг бүрдүүлж ийм үйлчлэг байлгах хэрэгтэй. Тэгэхээр нөхцөл нь бүрдээгөө замаа янздаагүй. Энэ ундаг хэрглэж байгаа улсууд нь мэдлэг байхгүй. Зүгээр л ангирал явж штэ. Зогсгүй залуучуудыг өстө тийм хүүхдүүдийг дайраад өөрсдөө гимтээд зогсгүй. За сайн байна ахын зүгээр нэг юм тодруулаад асуусан. Энэ мопед түрээс авах гонхож байна тий. Хэдэн настай? 15. 15 настай. Ер нь 16 энэ сая 4 журам гарсныг мэдхүү. Хэдэн наснаас дэш унах хэрэгтэй вэ? 16. 16 наснаас дэш. Чи хиний өөрөө чинь ийм Монголиогоор бүртгэлээр ордог шүү дээ. Нөө GT Монголиог нэхгүй байгаа байхгүй. Тэгэл насан туршаагүй хүүхдүүд энэ болохгүй шүү дээ. За. Тэгэхээр бүртгэдгээд хөдөлгөөнд оролцоо явчих болд юм үү? Чамд хамгаалалттай каск гэж ярьдэн шүү дээ. Хамгаалтын малгай эднэр байхгүй. Ер нь энэ дүрм жирмийн талаар мэдгүй хөдөлгөөнд яаж оролцох талаар мопедыг унсдаг мэдгүй. За баярлалаа. Тэгээ бид бүхнийг зөвхөн энэ төв талбай төв цэгээс төв номын сан орох хооронд насан туршаагүй хөхөд энэ GIT гэсэн энэ компани мопедыг түрээсэлж гэхдээ насан туршаагүй. Энэ мэтлэн тохиолдол бол зөндөө байгаа. Эндээс цаашаа бас үргэлжлүүлээд явъя. Хөдөлгөөнд хэр их оролцож. За энд залуучууд маань энэ унаад л тээврийн хэрэгслийг унаад явж байна. Ер нь замын хөдөлгөөний дүрм нийслэлийн засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн мопед, скутер болон түүнтэй адилдах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд хязгаарлалтаагаар оролцуулах 387 дугаар захирамжийн хэрэгжлийг хангах ажлыг бол энэ өдрөөс хойш хэрэгжүүлж эхэлж байгаа юм байна. Та бол албан үүргээ гүйцэтгэж яваа хүний хувьд бол яг энэ тээврийн хэрэгслийн талаар иргэдээ юу гэж
16 хүрээгүй хүүхдүүд өөрсдөө нэг эцэгчүүд нь ялангуяа хүүхдүүдтэй нөгөө нэг төхөөрөмж нэвтрүүлээд хасаагаад унуулж өгөх тийм зөвхөн их гарч байгаа. Дээрээс нь хүүхдүүдээ сундлаад урдаа яваад сундлаад хоёроор давхарлах зан тохиолдол 3-аас давхарлаж явах тийм тохиолдол гарч байгаа. Ер нь бол асуудлууд их маш их байна. Зөвхөн бид нэгээд зөвхөн ингээ мопед скутертэй хүмүүдийг шууд ингээ завруу ингээ гинт ингээ завруу ингээ гар гээд тийм зүйл хийж байгаа шүү дээ. Тэгээд тэрнээс гадна жолооч ялангуяа автобусны жолооч нарыг жолоочноос шаардлага тавихгүй бол автобусны жолооч нь өөртөө соёлгүй бүдүүлэг нөгөө нэг мопед хүмүүс их дээрлэх замаас гартлан ингээ шахаж замаас гаргаад хөөж суугаад тийм байдлууд их ажиглагдаж байгаа. Тэгээд иргэд нөгөө зам руугаа буцаага замаас жолооч нь хөөгөөд хөөж суугаад энэ явахын арга алга гэсэн тийм гонтууд их ирж байгаа. Ер нь ингээд таад ингээд өөргөө гүйцэтгэж яваад ингээд иргэдэд ингээд шаардлага тавьдсан шүү дээ. Олон нийтийн цагдаа сая хэлж шүү дээ. Замаар яаж гараараа, гарцаар гараараа шүү дээ. Тийм тохиолдлуудад ер нь иргэд яаж хүлээж авч байна? Ер нь л бүгд өөр л дөө. Зарим нь мэдээж за ойлголоо. За гээл зарим нь болохоор ер нь бол ингээл чихвчтэй болохоор сонсохгүй. Тэгээл араас нь орилол үлдэн. Зарим нь болохоор тэгээл топ бүтэрчтэй явдаг. Хурдан явдаг болохоор заримынх нь араас орилж амжилтгүй байхад тэгэл сүнгмэл алга болсон. Явгооны замаар явхад ер нь их төвөгтэй дээ шүү дээ. Ингээл жоох хүүхдтэй явхад ер нь хүндрэлтэй шүү дээ. Гинт гараад ирдэг. Нэг хүүхдээ хөтлөө явж хажуугаар сүнгнээл явцдаг. Тэр ер нь бол зам руугаа чөлөөлөөд айл болох зам гарахтаа өөртөө хамгаалаад бас буугаад түрээд явал зүгээр. Уучлаарай. Тийм чихвчтэй явж байна. Тийм чихвчтэй явж байгаа бол бас боломжгүй. Оройс нь ингээд чанга орлоод байхаас хэзээ шүү дээ. Зам гарахтаа түрээд гараарай. За сайн байцгаана хүүхдүүд. Таны хувьд одоо хэдэн настай? 17. Ерөнхийдөө бол одоо 16 наснаас дээш тийм 4 гарсан шинжилсэн тэднийг би танилцж амжсан уу? Арай бүрэн амжааг байгаа. Гэхдээ ерөөхдөө л хийж байгаа л. Одоо ингээд таны хувьд бол яг чихвчээ ингээд зүүхгүй явж л да. Сайн ингээд олон нийтийн цагдаа нар хэлж байгаа. Бидээс ингээд санамж сэрэмжлүүлгүүд хийдэг. Чихвчтэй хүнд айгүй хэцүү байдаг гэдэг. Тий. Ер нь бол юм хэцүү л дээ. Нийслэл Улаанбаатар хотод ингээд скутерээр нийт тээврийн хэрэгслэр замын хөдөлгөөнд оролцоход хэр хүндрэлтэй байдаг вэ? Ер нь бол ер нь одоо төгжрөл энтер ер нь байхгүй болохоор ерөөхдөө амархан л байдаг л да. Гэтэ бас нөгөө нэг ун чадахгүй дөнгөж нөгөө хэцүү анх удаа яаж байгаа тийм хүмүүс л яаж байгаа хэцүү л ах гэж бодчих. Тэгээ ер нь бол их нөгөө нэг асуудал нэг тийшээ яарад явж байгаа тэрийг их одоо хурдан шийдэж өгч байгаа гэх юм. За нэг тийм давуу талтай байна. Тэгэхээр одоо яг хотын соёлд орч. Одоо энэ бол явган үеийн зам шүү дээ. Та хоёр бол яг явган үеийн замаар зорчиж ирсэн. Харин битээрээр яарад нэг тийшээ. Яарж байгаа эсвэл төгжрэлтэй юмд бол ахаа амар байдаг л та. Гэтэ яг машин замаар явна гэхээр яг тусгай зам байдаг болох дээр дайруулчихгаа тэр нь яг хэцүү байдаг. Тэгээ яг хүний замаар явна гэхээр хүн бас дайрч гад айлаар хэцүү байдаг л та. Тэгээд хоёул цойлж явахгүй бол юу нь бол хэцүүтэй. Одоо энэ ингээд скутер мопедуудад ингээд зориулсан зогсоол тэмдэглэгээнүүд ер нь нийслэл байна уу? Та олж харсан уу? Тэр бол яахгүй онлайнаас өөрөөс нь аппликейшн орж авахгүй бол яг энэчээ зогсож тавина гэсэн юм тийм бол өөрөөсөө байхгүй. За ингээд миний хувьд бол ингээд явгооны замаар төв талбайгаараа ингээд төв номын сан хүртэл ингээд алхаад явхад ер нь бол мопед унсан, скутер унсан хөдөлгөөн бол маш их байна. Одоо урд хойгоор яалч байхгүй одоо энэ автомобиль хөдөлгөөнд оролцоход их хүндрэлтэй байдаг учраас бид бүхэн бол явгооны замаар явд. Одоо ингээд миний урдталт одоо ингээд та бүхэн харуулъя. Яг явгооны замаар ингээд явж байгаа мопед хөлгөсөн залуучууд маш ихээр явж байна. Одоо скутер мопедтэй тээврийн хэрэгсэлд оролцох юм зам байгаа хэдий ч гэсэн одоо зогсоол байршуулсан машинууд ингээд артлаараа ингээд замуудыг ингээ хаагаад зогсцсон. Тэгээ ингээ хөдөлгөөнд оролцох бас боломжгүй болгоцсон. Айл талдаа юм хүндрэлүүд байгааг залуучууд хүүхдүүд бол ярьсаар байна. Автозам болоод одоо явгууны зорчих хэсгийн зам гэдэг бүгд л одоо стандартын дагуу баригдсан гэж ойлгож харж ингээ явсан хэдий ч гэсэн хүний урсгал хөдөлгөөн, автозамын хөдөлгөөн тэгээ одоо ундаг дугуйн зам, явгууны зам одоо ингээд мопед скутерээр зорчих зам гэдэг үнэхээр хүндрэлтэй санагдлаа. Аль нь ингээд нийлээд хөдөлгөөнд орцохоо чинь яалч байхгүй одоо нэг зам тээврийн осол гэмтэл гарах юм орчин нөхцөл яалч аргагүй бүрдсэн бол ингээ зөвхөн энэ нэг 500 м орчим замаар явхад ажиглагдаж байна да.
бүхнийг одоо энэ явгууны замаар тийм хотын хөдөлгөөнд оролцоход энэ одоо мопед унсан, скутер унсан одоо энэ тээвэр эрсдлийн хөдөлгөөнд оролцож байгаа нь хэр саад бэрхшээлтэй байдгүй тийм ээ. Яг мопедууд яг дугууны замаар явуулган сайн байгаа байхгүй юу? Замаар явж байгаа хүмүүс садаа болдог. Надад ч ер нь хаяж хахад цачаад гинэт гарч ирэх юм зөндөө байдаг. Одоо 16-аас дээш гэдэг юу вэ? Хязгаарлалт тавьсан болохоор одоо ос литрүүд нэрээ багассан гэж бодож байна. Миний бодлоор бол. Бага насны хүүхдүүд унаад бас зөндөө бэртэг гэмтэх юм байдаг болохоор аль болох 16-аас дээшний хүүхдүүд болгоомжтой яг тохирсон замаар дугууныхаа замаар хүнд садаа болохгүй явбал аль ч хүнд илүү сайн хэрэгтэй төвөггүй байхах. 10-наас хойш гарсан одоо нийслэлийн иргэдийн төлөөлчдийн хурлаас гарсан одоо дүрм журм захирамжийг нь хэр биелүүлж байгаа бол Ер нь бол одоо хамгийн гол гараад байгаа шалтгаан нөхцөл гэх юм бол нэгдүгээрт эцэг эхчүүд маань 16 наснд хүрээгүй хүүхдүүд одоо мопед буюу скутер унуулад байна. Хамгийн гол гараад байгаа зүйл нь болохоор эцэг эхчүүд өөрсдөө хүүхдүүдтэй болохгүйг нь мэдсээр ижиж төрөлсөж авч өгдөг. QR кодыг уншуулж өгдөг. Тэгээд энэ хүүхдүүдээс мэдлэггүйгээсээ болоод ялангуяа явгууны гарцаар 2 болон 3 дугаар тээврийн эрсдлийг түрж гарах хэрэгтэй. Өндөр дугаар гэдэг мопед те эдгээр зүйлээ түрж гарахгүй. за одоо хоёулаа Шууд унаагаар авчиж. Ингээд шууд унаагаар авчиж. Энэ бол одоо зам хөдөлгөөний дүрэндээ болохгүй. Зам хөдөлгөөний дүрэндээ 2 болон 3 дугаар тээврийн эрсдлийг явгууны гарцаар гарахта заавал хөтлөж гарна хажуудаа. Ингээд хоёрт нь их одоо сундалж явахгүй бас юундээ сундалж явж байна. Тэгээ ер нь бол мопед төрлийн тээврийн эрсдлийг явгууны замаар унж явахгүй. Ундаг дугуун зам юм уу зорчих хэсгийн баруун гартлыг нэгээр явна гэж заасан байдаг. Тэгэнгүүт явгууны хөдөлгөөн саад очвол явгууны замаараас яваад ингэ явгуун зорчигчийг мөргөж гинтих бас юм аа. Айлт зүйл болоо. түүнээс гадна за скутер мопед одоо энэ гадна одоо сорон гэдэг бас тээврийн эрсдэл гараад байгаа. Энэ нь болохоор англ гэж ярьдаг тийм ээ. Тийм. Бараг тэрнтэй дүүцгүүц юм хүчин чадалтай гэдэг. Тэгээ МНС 4598 2025-гийн стандартын дагуу одоо яг тээврийн эрсдэл тавих англиэл тэдгэр зүйлүүд тавьдаг стандарт юм байна. Энэ стандартаараа сурон гэдэг нь болохоор 0.25-аас 4 кВт-аар мопед гэж явдаг бол сурон өөрөө 4 кВт-аас дээш хүчин чадалтай болоод 50 км/цагаас дээш хурд гаргадаг болоод ирэхээр энэ маань механиксэн тээврийн эрсдэл болоод англи шаарддаг гэж. Тэгэхээр механиксэн тээврийн эрсдэл болчоор нэгдүгээрт англи шаардна, тээврийн эрсдлийн гэрчлэгээ шаардна, үслэг онцлогоо даатгалыг хамрагдсан байх хэрэгтэй. Ингээ ийм болоо авчиж. Зөвхөн ингэж ярилцж байгаа хооронд л одоо 2-оос 3 одоо мопед скутер унсан одоо иргэн тийм ээ. Гэж шууд яг таны сайн хэлж байгаа шаардлагыг биелүүлэхгүй л гэрэл ингэж явчихлаа та. Гол нөгөө нэг бидний шаардлага гэхээс илүү өөрийнхөө аюулгүй байдлыг хангах нь одоо хамгийн гол зүйл болоод байна. Мэдээж цагдаагийн албаагч нь тавьсан шаардлага биелүүлэх ёстой. Тэгэд хэлэхээр за мэдж байгаа гэдээ их хүмүүс мэдээд байдаг. Гэхдээ дүрмэн дээрээ яг хэрэгжүүлээд явдаггүй юм шиг. Ер нь 16 наснд хүрээгүй хүүхдүүд мопед төрлийн тээврээс унсан тохиол эцэг их асран хамгаалагчтай хариуцлага тооцож байгаа. Зөрчлийн тухай болоор 100 тэнцэн хэмжээний төгрөгөөр мөн хэрвээ одоо мопед төрлийн тээврээс унаад буруу хөдөлгөөнд оролцож байрлал явахыг нэ зөрчсөн, явгууны замаар зөрчсөн гэдэг зөрчлийн санкцууд байгаа. Дээрээс нь 18 наснд хүрсэн таны дөрөвний хэлээд байгаа тэр суран гэдэг англи шаардаад байгаа тэр тээврийн хэрэгслийг англигүйгээр унсан тохиолдолд зөрчлийн тухайлаар ирэхгүй жолооч гэж үзээд 401-тэй тэнцэн хэмжээний төгрөгөөр торгоно. Унж хөдөлгөөнд орсон тээврийн хэрэгслийг ачиж өгнө. Ийм залт. За сундалж болохгүй гэж мэдж байгаа юу? Тийм. Тэгээ яагаад сундалж яваад байна? Ойрхон явах гал. Хэдтэй вэ? 21. 21 Бичгээр байхгүй. Тийм. Ийм Монголоор байхгүй. Энэ Монголоор байгаа. За ер нь хараа. Энэ тээврийн хэрэгслийг 16-аас дээш насны хүн дээрээс нь чи сундалж явж болохгүй. Хоёрдугаарт явгууны гарцрахт яг гэж хөтлөж гарна хараа. Аюулгүй байлаа. одоо хөдлөөл гараа байж. Мэдхгүй. За одоо мэдээд авлаа ш тий. За одоо тэгэхээр энэ гарцаар хоёул яаж гарах хэвтэй вэ? Яг зөв. Явгууны замаар бол зорчиж болохгүй гэдгийг бас дүрм тусгацсан байгаа. За. Тэгэхээр та дүрм журмаа сайн судалж мэдээд зам тээврийн хөдөлгөөнд оролцоорой л гэж. За.
асуудлын мөрөөр нэвтрүүлгийн сурвалжлах баг нийслэлийн хан гард ордонд ирээд байна. Ингээд хан гард ордон руу орж одоо нийслэлийн тээврийн бодлогын газрын зарим нэгэн албаны хүмүүстэй уулзаж асуултандаа хариулт авъя. Ингээд дотгошоо хамтдаа орцгоё. За манай байгууллага дээр 7 байгууллага мопед скутер түрээслэх үйлчлэгээ үзүүлэхийг хүсэлт өгсөн. За бид нар энэ ажлын хүрээнд байгууллага дээр ажлын хэсэг гаргаад ажлын хэсгийн баг бүрэлдэхүүн ерөнхийдөө бүх иж бүртлийн шалгаж үзээд 6 байгууллагад нь одоо зөвшөөрөл олох боломжтой байна гэж үзээд гэрээ байгуулад ингэ явж байгаа. Одоо 6 байгууллага маань тээврийн эрсдлийнхаа бүх нөгөө одоо хэрэгцээ шаардлага үзүүлэлт техникийн үзүүлэлтүүдийн ерөнхийдөө тавиад за дээрээс нь нөгөө 16-аас дээш насны хүн унах нөхцөл байдлыг програмын хөгжүүлэлт хийсэн байх. За хурдны хязгаарын 20 км/цагаас хэтрэхгүй байх систем дээр тохируулга хийсэн байх гэх мэт ерөнхийдөө үндсэн шаардлагуудыг тавиад ингээ үзэн явж байгаа. За ерөнхийдөө яг одоо өнөөдрийн байдлаар гудамжинд явж байгаа мопед скутер бол одоо нэг манай байгууллагатай гэрээ хийсэн 6 байгууллагын нэг 22,000 орчим мопед скутерийг үйлчлэгээнд ажиллаж байна. За амын хөдөлгөөнд оролцож байгаа учраас аваар осол энд бас маш их гарч ийн явган зорчигчийн хөдөлгөөний аюулгүй байдал хангахдахгүй байгаа талаар иргэдээс ч тэр ерөнхийдөө бас маш их гомдол санал ирж байгаа учраас бид нар мэргэжлийн байгууллагууд хамтраад автозамын зорчих хэсгийн 1-р эгнээний баруун гартлын хөвөөгөр явуулдаг байя. За дээрээс нь ашиглалтын хурдыг нь бид нар 20 км/цаг байгааг нэг 15 руу оруулах боломжтой байна. За дээрээс нь 16 насны хязгаарыг бид нар 18 болгох бас зохицуулт хийхгүй бол ерөнхийдөө 10 жилийн сургуулийн хүүхдүүд их унж яваад ингээд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүйгээс болж аваар осол гарах нөхцөл их үүсэж байгаа учраас насыг нь 18 болгоё гэдэг ингээд ерөнхий бас нэг 2-3 асуудлаар бид нар холбогдох мэргэжлийн байгууллагууд ярилцаад саналаа бас өгсөн хөргөлцсөн байгаа. Одоогоор эцсийн шийдвэр бол гараагүй байна. За ил 1, ил 2 ангиллын тээврийн хэрэгслүүд болохоор баруун зуун эрх гэрэлтэн тохиолтой толтой байх шаардлагатай байдаг. Гэтэл одоо нөгөө манай Монгол улсад ороод ирсэн байгаа энэ 2-3 жилийн үйл ажиллагаагаа эрхлээд явцсан энэ тээврийн хэрэгслүүд маань энэ шаардлагыг бол зарим нь хангахгүй бас байгаа. Тэгэхээр бид нар яг энэ жил одоо ингээд засгийн газрын хэмжээнд бизнес эрхлэгчдийг дэмжих жилгээд ингээд зарлаад байдаг. Бид нар гэтэл нөгөө нэг та нар толгүй байна үйлчлэгийг чинь хориглолоо цуцалдаа гэдээ бас ингээд явахс боломжгүй учраас бид нар аль болох үйлчлэгээ эрхлэгч байгууллагуудаа бас дэмжих үүднээс гэрээн дээрээ бид нар тусгаж өгөөд за бид нар эхний ээлжинд таадын гэрээг нь байгуулад үйлчлэгээ эрх нөхцөлийг чинь бүрдүүлээд ингээд зөвшөөрлөж олгоё. Одоо тодорхой хугацааны дараа 6 сарын дараа гэрээд өгнөхэд бид нар дараагийн энэ стандартын шаардлагуудаа бид нар таадаас шаардсан шүү гэсэн байдалтайгаар бид нар гэрээг байгуулсан байгаа. Ерөнхийдөө энэ садаргын захирамжин дээр явган үний замаар явахгүй, явган үний зам дугуйн замгүй нөхцөлд автозамын зорчих хэсгийн баруун гар талын хөвөөгөр явна гэдэг ингээд заасан байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бид нар аль болох нөгөө нэг нийслэл Улаанбаатар хотын автозам дагуу явган үний зам талбайны хажуугаар дугуйн зам барих ажлыг ерөнхийдөө бас эрчимжүүлэх холбогдох байгууллагуудад саналаа өгөх ажлууд ерөнхийдөө одоо ингээд хийгдээ явж байна. Захирамжийн хэрэгжилтийг хангуулах үүднээс ерөнхийдөө тээврийн затагийн албатай хамтраад яг зөрчиллийнх нь бид нар нотломжийг нь авч агаад за яг үнэхээр та нар ийм зөрчил гаргасан байна гэд бид нар одоо 6 байгууллага одоо эхний байдлаар бүгдээрэнд нь одоо албан мэдээлэл хургуулсан байгаа. Одоо гэрээний хэрэгжилтэд хангуулах, зам хөдөлгөөний болон явган зорчийн аюулгүй байдлаа хангах үүднээс та нар дөрмийн үүдэж ажиллаа гэдэг байдлаар бид нар албан шаардлагаас өгсөн явж байгаа. Хэрвээ ингээд удаа дараа зөрчил гараад байх юм бол бид нар гэрээ туслах хурд арга хэмжээ авах боломжтой. Бичээ орлоо гэж юм ханаас өгөх вэ? Энэ асуу тий. Цааны цаг нь болчиход цаа юм болоо. 2 цаг болсон шүү дээ. Сая ичээ орлоо дараа утхан туяатаа бол ичээ орлоо дараа хурал дээр байна утхан туяатаа уулзчих гэдэг байлаа. Тэгэж би яг үүдэн зүй яаж байна. Дотор ойрхон байгаа юм тий. 6 аж ахуй нэгж одоо энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа маань. Тэгэхээр хамгийн шаардлагатай нэг зүйл бол мэдээж зам зогсоол тэмдэглэгээний асуудлууд байдаг. Энэ тал дээр та бүхэн бас ямар ажлуудыг хийж байна? Өнгөрсөн жилүүдэд бас юу хийв? Тийм ээ цаашаа төлөвлөж байгаа ажлууд юу вэ? Энэ талаар бас бидний мэдээлэл өгөх. Нийслэлийн замын хөгжлийн газар нь 2025 онд баг тойрогт
90 байршилд 1500 зогсоол байршуулсан. Ажлын гүйцэтгэл одоогоор 90% байгаа. Шилж явж байгаа ажил гэсэн үг. Одоо нийслэл замын хөгжлийн газар 2026 онд нийтдээ 6 дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 142 км ундаг дугуйн зам болон скутер мопедны зам зураг төсөл нь боловсруулагдаад магадлалаар гараад дуусан байна. Дүүрэг дээр төсөв хуваарлагдаж байршсан учраас дүүргүүд одоо энэ бэлэн зураг төсөө хүлээж аваад дүүрэг бүртээ худалдаа авах ажиллагааг зохион байгуулах юм. Худалдаа авах ажиллагаа 5 сарын 24 хүртэл болоод гүйцэтгэгч сонгон шалгарсны дараа барилгын ажил эхэлнэ. Нийтдээ 142.8 км ундаг дугуйн зам, скутер мопедны замтай зураг төсөл гарсан гэсэн үг. Ер нь бол одоо энэ автозамын хөдөлгөөнд бас нэг саад учруулах нэг гол зүйл бол одоо энэ 6 аж ахуйн нэгжлэгчд үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл одоо энэ хэрэглэгч маань одоо скутер мопедаа унж яваад одоо хаад дуртай газараа одоо жишээлбэл юу гэнэ тэ үйлчлэгийн хугацаанд дуусангууд нь хаяад явдаг юм тохиолдлууд яг өөрөө гэсэн яг ингээд тэмдэглэгээтэй зогсоол байхгүй асуудал одоо иргэдэж бухимдал төрүүлж байна. Одоо автозамын одоо хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн эслүүд хүндрэл учруулж. Яах аргагүй одоо ундаг дугуйн зам, мопед, скутерийн соёл манад нэвтрээд ороод ирлээ те. Тэгэхээр аюулгүй байдлаас эхлээд хамгийн эхлээд дэд бүтцээ хийх ёстой. Энэ ажлын хүрээнд гэсэн бид нар жилдээ тодорхой хэмжээгээр төсөв санхүүтэй тааруулаад ингээд төлөвлөлтүүдээ хийж явдаг. Гэхдээ 6 аж ахуй нэгж Тапа Трип, Юго гэх мэт энэ аж ахуй нэгжүүд маань одоо яг өөрсдийнхөө хариуцлагын хүрээнд одоо аюулгүй байдал одоо энэ зогсоол талбай одоо биднэрт зорчит хөдөлгөөний дата ч юм уу те ийм ерөөсөө ийм хамтран ажиллагаа ерөөсөө байхгүй байгаад байгаа. Гэлээгээд бид нар болохоор иргэдтэй үйлчлэх учраас ямар ч байсан одоо баг тааруу дээр 90 байршилт зогсоол хийсэн. Хэрвээ зогсоол дээр скутер мопед хэрэглэгч маань тавихгүй байх юм бол одоо аж ахуй нэгжүүдтэйгээ хамтраад хариуцлагын хүрээнд нь одоо бид нар ингэж шахаж шаардж байгаа. Зогсоол дээр тавихгүй бол төлбөр мөнгө нь одоо зогсохгүй гүгээд байх ч юм уу те нэг тиймэрхүү хууль эрх зүйн талаас нь бол ажлууд бодлогууд явагдаж байгаа. Асуудлын мөрөөр нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаараар бид бүхэн одоо 4-р сарын 10-наас эхлээд 10-р сарын хүртэл одоо идэвхтэй зам тээврийн хөдөлгөөнд оролцдог. Одоо тээврийн хэрэгсэл болох нь эдгээр одоо мопед, скутерийн талаар одоо иргэд ямар бодол саналтай байдаг, залуучуудад эдгээр тээврийн хэрэгслийг хөлөглөж явхад ямар хүндрэл бэрхшээлүүд тохиолддог талаар бас үзэгч та бүхэндээ сурвалжлага өргөсөн. Мөн тээврийн цагдаагийн албаны одоо үүргээ гүйцэтгэж байгаа цагдаа нарын бас ярилцлагыг та бүхэндээ өргөлөө. Мөн одоо нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагуудын хүмүүсийн яриа мөн цаашаа одоо эдгээр тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд орцуулахад тавигдах шаардлагууд мөн одоо орчин нөхцөлийн бүрдүүлэх талаар ямар хэрхэн ямар ажлуудыг хийж байгаа талаарх сурвалжлагуудыг та бүхэндээ хүргэлээ.